Зардал бол сүнсний сэрэлт хөгжлийн дохио мөн. Маш чухал асуулт. Тэгэхээр сүнсэн биений мэдрэмж нь ингээд орж ирээд сүнсэнд хашгичаад дотроос нь оргилж гарч ирээд юу болоод байгаа нь яагаад байгааг нь мэддэггүй. Амьдрал бол ингээд факт ап болоод явж байгаа маш олон хүмүүстэй суулзчихлаа л да. Тэгээ сүнснийхэн дотоод нөгөө дуу хоолойнууд ингээд амилцсан. Тэгээд тэр мэдрэмжийг нь хинч ойлгохгүй юм шиг бас яваад байгаа харагддаг, ажиглагддаг. Тэгэхээр ганцаардл бол илүү гүн рүүгээ орж тэрийг ойлгохын тулд болж байгаа хамгийн ихэнд нь болж байгаа процесс. Ойлгоод холбогдоод ирэнгүүт тэр дуу хоолой нь бүр ингээ амилаад гадаад ертөнцийн тэр жинхэнэ хүн нь тухайн хүний жинхэнэ одоо цаанаас нь бүрдсэн байгаа тэр сүнс нь гараад ирж байгаа. Тэ шал өөр болоод уран бүтээлч чанарууд нь орж ирээд онгот нь орж ирээд ч гэдэм. Тэгэхээр ганцаардл бол эхлэн ер нь л хүмүүсийн дүртэй ялангуяа нийгэмд үүсгэсэн байгаа ажлын байран дээр үүсгэсэн байгаа эсвэл зүгээр харилцаан дээр үүсгэсэн байгаа хүмүүсийн нэг ажилтан тэ аав ээж гэдэг дүрийг хүртэл ингээд юу яхаа болоод эхэлдэг. Ганцаардж эхэлж байгаа буюу сүнсэн биенийхээ гүн рүү орж байгаа бас ялгаад эхэлдэг. Эзэн бие сүнсэн бие. Дотроо шал өөр мэдрэмжтэй худлаа инээж ирээд штэ тий. За худлаа инээсэн хүмүүс гэл. Хинд яг бид нар тэрийг шүүмжлэх хандлагатай байдаг л та. Гэтэ яг бодит байдал дээр ингээд тэр нөхцөл байдалтай мэдрэмжтэй тулаад үтсэнгүүд өөрхий хүмүүс ч гэсэн өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй бас л асар өвдөлттэй л дотроо сүнсэн биеийн агшилттай ганцаардалтай л яваад байгаа. Тэгэхээр эцсийн дүндээ бол ганцаардал гэдэг үл өөрхийн агшилттай тэр агшицсан байгаагаа мэдрэмжээл мэдрээд байгаагийн л нэг мэдрэмжүүдийн нэг л болж таараад. Тэгэхээр тэрэнд ямар нэгэн холбоос их усүр хэрэгтэй болж байна гэсэн. Тэр их усүрээ ганцаардсан хүмүүс гараал хайдаг шүү дээ тий. За та ангууд явж үзсэн. Эсвэл нэг одоо юу гэдэг төвөгийн нэг сургалтанд суудаг ч юм уу тий. Ингээл өөрийгөө нэг гадаад ертөнцөөс хайгаад тий. Ялангуяа өсвөр насны хүмүүс ч гэсэн ингээл ямар нэгэн зүйлээс ингээ өөрийгөө хайгаад эхэлдэг. Тэр энэ болвол яг процессын хувьд тий зөв явж байна. Ирлийг сургаар суусан цэснээс явсан тэнийг дээрээ гэж. Тэр явж ийж бид тэр өөрийнхөө тэр сүнсэн биений эрх чөлөөг дагаад явах хэрэгтэй, зориг нь өгөх хэрэгтэй. Алтан оноо бол сургалт нь үүдэг. Явуулах хэрэгтэй. Ийм л зүйл байна.